мессеж бүр хамгийн бүр дотны найз маань. Найзтай яаралтай мөнгө шилжүүлээч гэв. Өө яана хэдэн төр яасан гэсэн чинь хүүхдээ юм авахгүй явсан чинь эмнэ мөнгө дутчихлаа. Ална. Тэгээ би 70,000 шилжилсэн. Тэгсэн чинь маргааш нь фэйсбүүкөөгөө хакерт болцоо. Надаас мөнгө ус өргөгийг үстэйгээ заалгаж. Тэгсэн чинь тараанаас надаас нэг хүн 500,000 гойгаад. Тэгсэн чинь яна надад 500-ыг одоо билээ алгаа 400 гарна л шүү дээ яах вэ гэсэн. Өө хамаагүй шилжүүлчих гэдэг. Би нөгөө данснаас шилжүүлдэг данснаар оруулах гээд ингэ яжсэн чинь тэр айгу хурдан нөгөө нэг юм цагдаад мэдгэцсэн юм байна. Тэгсэн чинь ямар хүн лөө одоо холбоо яриад энэ ямар хүн лөө хамгийн түрүүлээд мөнгө уух гэх юм бодоод дотоод нөгөө харилцаанаас нь мэдчихсэн юм шиг. Тэгэнгүүтээ цагдаа газарч надад айгу хурдан залгасан. За танай найз тэр найз чинь ингээд юу хакт болсон байгаа юм байна. Мөнгө угаас мэдээл байгаа юу гэд. Өө яг би шилжүүлэх гэж за тэгвэл шууд одоо цагдаа газар ирээд уулзсан уу гэсэн нэг тийм тохиолдол бас байгаа.